За би өнөөдөр мөөрө та хоёрт тэгээ бас үзэгч хүүхдүүдтэй гоё дуу заахаар сонгож авчирсан. Одоо дуугаа сурах уу? Чи дуу авчирсан юм уу? Дуу авчирсан шүү дээ. Бүр дуу авчирсан юм уу? Авчирсан. Харъя л да. Ирсэн юм уу? Хой дуу. За одоо инжиртэй хамт дуугаа сурцгаая. Аа, имжиртэй хамт уу? Тэн дотор уу? Тийм. За тэгвэл сурыг. За дуугаа сурцгаая. За өнөөдөр би үзэгч хүүхдүүдэд олон инжиртэй шинэ өглөө гэдэг дууг заахаар бэлдэж ирсэн. За энэхүү дууны ая зохиогч бүрөвдөрч үгийг Дашоног гэдэг хүн бичсэн байна. За шинэ өглөө гэхээр ер нь юу бодогдож байна? Манай инжирийн өглөө ер нь яаж эхэлдэг үү? Өглөөг хэрхэн эхлүүлдэг үү? Тэр тухайгаа яриач. Би өглөө ер нь бол 9 өнгөрөөд сэрдэг. Тэгээд өглөө босоод шүд амаа гаагаад тэгээд өглөөнийхэн цайг уунгуудаа би 3-5 дахь өглөө 11 цагаас математикийн сургалтанд явдаг. Тэгээд 11 цагаас идэг болохоор ер нь бол гэс цагаа уучаа тэгээд сургалтандаа явдаг. За бусад өдрүүд нь болохоор яг л ингээд би нөгөө сургалттай өдрөө болохоор заримдаа жоох ингээд оройд сэрдэг хгүй юу? Орой ундаад. Тэгээд оройд чинь тутаа нөгөө ор мороо хураахгүй явцдаг. Тэнгүүт манай анаа ор хураадаг. Тэнгүүт ингээд манай анаа ингээд заримдаа өөрөө явцдаг хгүй. Тэнгүүт би заримдаа ор хураагаад идэг. Та хоёр бас ээлжлэх гинэ шүү дээ, тийм ээ? Нэг нэгээ байхгүй хойгоор нэг нэгээ нөхөж одоо ажиллах хийдэг байхаа нэ шүү дээ. За манай инжирч бүр аюул олон дугууланд явдаг тий. Дугуулын сонгонд, математикийн сонгонд явдаг, бас бүжгэлдэг тий. Бүжгийн сургалтанд явдаг. Одоо өөр нэмэлт сургалтанд явж байна уу? Одоо өөр явахгүй байгаа, явъя л гэж бодож байгаа даа. Явъя л гэж бодож байгаа. За инжирийн өглөө бол одоо бас 3-5 дахьын өглөө бол маш гоё ирч хүчтэй. Одоо хичээл сургуультаа явах гэсэн тэгж хэлдэм байх. За бусад өдрүүд нь бол жирийн нэгэн сайхан өглөө эхэлдэг байх тийм ээ. Миний хувьд бол ингэ санагдал та. Хүн ингээд өглөө ямар одоо сэтгэл санааны байдал тий ямар сэрнэ тэр өдөр яг тийм байх юм шиг санагдаад байдаг байхгүй. Өглөө маш гоё ирч хүчтэй, маш гоё юм цоглог сэрээд тий. Бүтэн нойрон ханцын ингээд сэрх юм бол тэр өдөржингөө амар гоё юм аз жаргалтай ажил үйлс ингээ гоё бүтсэн тийм өдөр байдаг. Бүр ингээд нэг амар их нойр хүрээл нойроо харамлаад ингээд сэрсэн бол ингээ өдөржингөө нэг юм унтаахаа ингээл яваад байгаа юм шиг санагддаг байхгүй. Би заримдаа ингээд дотоо нойртой ингээд сэрээд хичээлдээ явах штэ тий. Эсвэл ингээд унтсан ингээд намайг ингээд зүгээр тоглох гээд ч юм уу сэр гэдэг сэрэж штэ тий. Тэнгүү заримдаа ингээд дотоо нойртой ингээд хуур хүрээд барьж аваа баг задчмаар санагдаад байна. Яа гэдэг ингээд ээжигээ юу. Мэдгүй хинжээс ингээд яа гэл ингээд баг ингээд арилмаар санагдаад байдаг. Тэгэхээр хүнд нойр их чухал тий. Орой эрт унтаж өглөө эрт босох хэрэгтэй. За энэ шинэ өглөө гэдэг өнөөдөр заах дуу маань маш гоё одоо химнэлтэй маш гоё өглөөг одоо өглөө болгон энэ дууг бараг сонсож ирвэл үнэхээр аз жаргалтай өглөө болгоныг ухтахаар тийм гоё дуу байна. За тэгээд одоо болохоор бүгдээрээ шинэ өглөө дуугаа бүгдээр нь нэг сонсоод үзцгээе. Шинхэн үлэр хацсан тэнгэр шинхэн үлэр сэхний амьсгал шинхэн өглөө болгон дандашин шиний хаа эрдийн өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын
дандашин шинийг хаа төрлийн өглөө шинийг хурмын өглөө шинийг үсгийн өглөө шинийг ачрахын өглөө ушаг намын удас шинхи бинgat туни айгу шинхи махчуд бидний яра шинхи баяр өглөө дандашин шинийг хаа төрлийн өглөө шинийг хурмын өглөө шинийг үсгийн өглөө шинийг ачрахын өглөө ля 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 шинийг үсгийн өглөө шинийг ачрахын өглөө. За дуу таалагдсан уу? Дуу таалагдсан. Айгуу гоё дуугац. Маш гоё цоглог хэмнэлтэй. Үнэхээр өглөөгөөс нэг юм гоё ихлүүлмээр баг өглөө болгон энэ дууг бүр сонсож сэржимаар санагдлаа. Энэ нөө нэг өглөө болгон яг шинхэн гэдэг үгээр нэг айгуу гоё. Тийм. За одоо харин бүгдээрээ эхлээд дууныхаа үгийг уншиж танилцаж цээжилцгээе. Үүрийн шуудын жиргээ шинхэн. Үрийн шуудын жиргээ шинхэн. Үүлээр арчсан тэнгэр шинхэн. Үүлээр арчсан тэнгэр шинхэн. Үлээх салхины амьсгаа шинхэн. Үлээх салхины амьсгаа шинхэн. Өглөө болгон дандаа шин. Өглөө болгон дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За хоёрдугаар адаг. Нарны алтан цацраг шинхэн. Нарны алтан цацраг шинхэн. Навчин дунсан шүүдэр шинхэн. Навчин дунсан шүүдэр шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Намуун өглөө дандаа шин. Намуун өглөө дандаа шин. За дахилт шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За 3 дугаар адаг. Энэ шинэ өглөө дуу маань 3 бадагтай дуу байна. За 3 дугаар адаг нь унших номын хуудас шинхэн. Унших номын хуудас шинхэн. Уянгат дууны аялгау шинхэн. Уянгат дууны аядгау шинхэн. Багчууд бидний яриа шинхэн. Багчууд бидний яриа шинхэн. Баярт өглөө дандаа шин. Баярт өглөө дандаа шин. Дахилт шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За маш гоё үгтэй. За одоо харин бүгдээрээ манай инженерийн дууныхаа аяыг бараг мэдэх байхаа тий. За түлхэл хамт аялаад болох уу? За тэгээ. Үрийн шуудын жиргээ шинхэн. Үлээр арсан тэнгэр шинхэн. Үлээх салхины амьсгаа шинхэн. Өглөө болгон дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Хоёрдугаараадаг. Нарны алтан цацраг шинхэн. Навчин унсан шүүдэр шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Намуун өглөө дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За хамгийн сүүлийн бадаг. Унших номын хуудас шинхэн. Уянгат дууны аялгау шинхэн.
багчууд бидний яриа шинхэн баярт өглөө дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө, шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. За, ийм маятай ийм гоё дуу байна. Шинэ өглөө дууны дахилт надад маш их таалагдлаа л да. Шинийг хайх эрлийн өглөө, шинийг хийх урмын өглөө, шинийг нээх хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. Өглөө болгон шинэ байдаг. Өглөө болгон бидэнд шинийг хайж ирж болох эрлийн өглөө байдаг. За шинэ бүхнийг авчирсан инхийн өглөө бас байдаг гэд. Энэ дууны дахилт бол маш гоё том өргөн тийм агуулгатай. Тэгээд би бүр энэ дууны зохиогчийг бас маш их багтаж байна л да. Яг тэгвэл дахилтан заяа. Ингээд нэг мөрөндөө 2 хүүхдээ. Тэгэд ийм цөөхөн үгэнд ийм гоё өргөн цар хүрээтэй ийм утга агуулгыг багтаагаад бичнэ гэдэг бол үнэхээр авьяастай мундаг зохиолж байна гэж би бодож байна. За тэгээд үзэгч хүүхдүүд маань шинэ өглөө дуугаа сураад өглөө болгоныг энэ дууг сонсож эхлүүлээд өглөө болгоныг аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй тэгээд бас эрүүл их өглөөг өгтөж байгаарэ гэж хүсмээр байна. За ингээд дууны булангаа шинэ өглөө дуугаа дахин нэг сонсоод дуусгацгаая. 우리 쇼디 짙게 신희 улер хацсан тэнгэр шинхээ улер сэлний амьсаа шинхээ өглөө болгон дандаа шин. Шиний хаа эрлийн өглөө, шиний хийх урмын өглөө. Шиний нэр хүслийн өглөө, шиний авчрах инхийн өглөө. Нарны автан задрал шинхээ, навчин усан шүдэр шинхээ. Найснагти водор шинхээ, намун өглөө дандаа шин. Шиний хаа эрлийн өглөө, шиний хийх урмын өглөө. Шиний нэр хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. Ушах номын удас шинхээ, уйгат түүний айхуу шинхээ. Багчууд бидний яриа шинхээ, баяр өглөө дандаа шин. Шиний хаа эрлийн өглөө, шинийг хийх урмын өглөө. Шиний нэр хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. Ля 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 ля, ля 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 ля, ля 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 ля. Шиний нэр хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. Гоё дуу байгааз. Хөөе. Гоё л дуу байна л да. Би бас нэгэн бодоод байгаа хгүй юу? За. Ингээд баяр маяр болно штэ. За. Тэнгүүд нэг хүүхдүүдэд дуу дуулж өгийгээд. Би ер нь дуу дуулж чадах уу? Чадна штэ. Чадах бах тий. Амар ингэж байгаа л. Эндээ гитар барьсан заяа юу? За. Тэгээд ингээл ингээд толгоо хөдлөөд. тий. Тэр чинь нөгөө нэг ингээл өөрөөр одоо бөмбөрчин тэгээд ингээд юу даралтад хөгжимчин ингээл тэр чинь нөгөө нэг амьд хөгжмийн хамтлаг гэдэг байхгүй юу? Амьд хөгжим үү? Юу гэсэн үг юм? Тэд нар чинь ингээд тайзан дээр яг ингээд жинкнээсээ ингээд хөгжмөө жинкнээсээ ингээд тоглоод ингээд өөрсдөө дуулж байгаа. Тэгэхээр амьд хөгжмийн. Ай биш. Хөгжмөр тоглонгууд амьд хөгжим бэ шүү тий. Тэгээд зарим ингээд нөгөө дуучид болохоор зөвхөн нөгөө нэг өөрийнхөө дуулдаг аяыг тавиад дуулдаг шүү. Тэр чинь зүгээр ай чинь амьгүй хөгжим гэсэн үг үү? Амьгүй хөгжимч биш л дээ. Зүгээр ингээд нөгөө нэг өмнө нь тэр аяа бичлэг хийж авчаад тэгээд ингээд нөгөө компьютер ингээд хөгжим тоглуулаад тэгээ өөрөө дуулж гэсэн үг байхгүй юу? Ай бол зүгээр. Харин нөгөө амьд хөгжмийнхэн болохоор яг боддоор тайзан дээр өөртөө тухайн үедээ яг хөгжмөө ингээд
үнэн жигнэсээ тоглоод тэгээд дуулж байгаа байхгүй. Тэгээд амьд төгжмийн амтлаг тийм рок амтлагуудын дуунууд нэг юм айгүй юм дөргөө байдаг те. Нэг юм үс толгоогоо ингээс хэсэрсэн. Миний үс даанч хөдлөхгүй л байна л та. Би яах вэ? Ургуулнаа. Би энэ дэр Чи нөгөө нэг бол ургуулаа заяа. Нэг бол чи ингээ перик аваад зүчээч ийм урт үснүүд ингээд перик байж шít. би дараагийн дугаар дээр хиймэл ус аваад ирэх үү? За яах юм бэ? Болно үстэй. Тэ чи яах юм? Хиймэл ус зүчээд ингээд амьд төгжмөнд тоглох юм уу? Үгүй ээ, би нөгөө нэг сая дуу цацаа ах шиг гоё дуулна. Оюун төгс хүүгийн үлгэр. Эрт урт цагт эрээн авдраар дүүрэн эрдэнэс алттай. Хар модон шоголд хадгалагддаг үлгэр туйлын өчүүхэн номтой нэгэн айл байж гинэ. Тэднийх эрдэн төгс, оюун төгс гэдэг хоёр хүүтэй юм гинэ. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдэд дэргэдээ суулгаад. За. Та нарын хөл чин дөрөөд гар чин ганцхан хөрлөө. Тэм учраас би тан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч ажимдэрлаа зохио. Гээд юу авахыг асуухад эрдэн төгс хоёр хүүдий дүүрэн алт. Оюун төгс харин шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь хэлсэн зүйлийг хүүхдүүддээ өгч гин. Тэгээд хоёр хүү замд гартал ахан дүүдээ. Ой, ууж болохгүй. Идэж болохгүй. Хинт ч хэрэг болохгүй. Хэдэн навсархай хуудас авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёулаа элбэг хангалуу явахгүй юу? Чи нэг нь тэгээгүйгээс хойш өөртөө оногцсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй шүү. Чи наад номоороо амиад хижээж хуваа борлуулж яваарай гэж хэлж гинэ. Харин оюун төгс юу ч хэлсэнгүй. Тэд нилээн явж байтал замд адуу хариулж яваад нь таарлаж гин. Ахан түүнээс жороо сарал морь худалдан авч. Чи өвөртөө бэлгүй болохоор гахаа явган нохоо нүцгэн байх болж тээ гэж хэлээд дахиад явчихж гин. Дүүн гомдсончгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр таарлаж гин. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйсэж очвол их л гайхан. ийм ич идтэй мөр ямар мөнгөөр худалдаж авчваа чи гэж асуухт нь үлгэртэй номныхоо ичдээр бүтээсний хэлбэл үнэмшихгүй байна гинэ. Тэгээ тэр хоёр цаашаа аялж гин. Гэтэл төрчглөө. Хамаг хоол хүнсээ барж өлсөж өвхийн туйлд хүрч гин. Ахт нь хүүдий дүүрэн алтан мөнгө байвч тэрнийг идэж болохгүй болохоор яалтайч үлээ. Дүүн хар шоголтой номоо уншвал элсэн доогоор хавж ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байж гин. Тэр ургамлыг ирж олоод хоол хийтэл амттай сайхан болсонд хоёул цадтлаа идэж алжаалаа тайлж гинэ. Ахна дүү минь наадах чи яасан ич идтэй сайн ном бэ? Наадха ахтаа уншуулж байгаач би ч бас алт мөнгнөөс өгчвээ. Гэхдээ дүүн Эрдэмтэн мэрэгдийн цэцэн ухааны дээжс болсон энэ ном Эрдэнэс алттай зүүрлэхээргүй үнэтэй зүйл билээ. Тэгээд ч үлгэрт өгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургуутсах билээ гэвчээ. Ингээд ах トゥ хоёр номноосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гинэ.